Сүргийн түрүүнд тахалчих нь сүрлэг жанжин дүртэй, сэргэр өврэн сэжилэх нь сэлэм эргүүлэх янзтэй. Сүүний шимтийн ноолуур нь цагаан алтнаас үнэтэй, сэрмүүн талдаан үрчгэн шүр сувнаас бэнтэй. Тийм ээ, зөөлөн алт ширхэглэг эрдэнэ хэмэгдсэн Өвөр Монголын Ямаан ноолуур дэлхий дахинд алдартай. Бүртгэлээр дэлхийн Ямаан ноолуурын гаралтын 150 орчим нь Дундад улсад байж, Дундад улсын Ямаан ноолуурын гаралтын 150 шахам нь Өвөр Монгол байдаг. Тийм болохоор дэлхийн Ямаан ноолуурыг Дундад улсаас харж, Дундад улсын Ямаан ноолуурыг Өвөр Монголоос харна гэлцэх нь үнэн бодит иш баримттай юм. Өвөр Монголын ноолуурын цагаан ямаа, хан уулын ноолуурын цагаан ямаа, үжимчний ноолуурын цагаан ямаа бол манай орны байжулсан ноолуурын ямааны 3 сайн өгүүлбэр болно. Үүнд Өвөр Монголын ноолуурын цагаан ямаа нь Арвсын ноолуурын цагаан ямаа, Хоёр богдын ноолуурын цагаан ямаа, Ашаагийн ноолуурын цагаан ямаа гэх 3 төрөл хэлбэрээр бүрэлдэж манай орны чанар сайтын ноолуурын гаралтын гол өгүүлбэрийн ямаа болсноор барахгүй дэлхийн шилдэг сайн ноолуурын ямааны өгүүлбэрийг тулгуурласан тулгын 3 чулуу болжээ. Манай орон энэх өөрмөч онцлогтын дагууллагт их баялагдаан тушаалan бүх улсын Ямаан ноолуурын үйлдвэрийг нарилэг эдшүүлэг ба гадаадд гаргах хамгийн их суурныг байгуулж, Ямаан ноолуурын үйлдвэр бүх улсын жах дэлгүүрийн 160 гарыг ижилсэн бөгөөд бүх дэлхийн 20 гарын улс ба газар орноор борлуулагдаж, манай орн нэгэнт улсын чухал ноолуурын төв болжээ. Одоо Өвөр Монгол 1580 түм гарын ноолуурын ямаа малжиж, ноднон Ямаан ноолуурыг эдшүүлэн боловсруулах 92 аж ах хуулийн жилийн борлуулгын орлогчим 500 түмэн төхөргийг давж, 2 чиг 3 дон шүр төхөргийн гадаад говьболог үүдсэн юм.